Би таны тэр нэг оны өмнө хийсэн ивентэд нэг очиж суусан шүү дээ. Тэр бүр үнэхээр гайхалтай. Та нэг хичээл тэр ивентийн өмнө надад хэлжсэн л та. Ер нь бол 70 хомсорт кодолчих юм бол ер нь маш амархан биелдэг. Тий. 70 хомсорт кодолчих юм бол маш амархан биелэгддэг баггүй юу? Би яг нэг хүслэг кодолсон юм аа. Тэгээд яг үнэхээр биелэх бүрэн боломж маань үүссэн. Яг тэр үед бол бүр ингээд надад би итгэхгүйсэн байхгүй. Тиймэрхүү юм ярихад за да ямар ч хэсэлэг үзээд алдъя да гэсэн байдалтай. Та нэг өмнө жишээ ярьжсэн шүү дээ. Би ингээд манай багш ингээд машин ингээд кодлоход би ингээд хамт кодлоод би ерөөсөө санамсраг авцсан. Амар санамсраг авцсан гэдэг тий. Гэхдээ надад бас яг тийм юм тохиолдод байна л да. Би ингээд тэгэлгэр чи би за ямар ч хэсэлэг дагаад үзье. Одоохондоо ч явж боломжгүй байна даа гэл кодлсон чинь боломж нь бүр хийж байгаа харагдаж эхэлж байгаа байхгүй юу? Энд чинь юу вэ гэхээр чи гайхаад байна тий. Тэгтээ энэ чинь бүр гайхах зүйл биш ээ. Энд чинь юу вэ гэхээр тэрийг ингээд алд хомсор суулгаж авлаа. Мэдээлэл байна. Тэнгүүдээ чи яаж ийн вэ гэхээр тэр мэдээлэл байгаа болохоор сэтгэл хөдлөл чамаас одоо гарч байгаа. Дараа нь юу гэхээр бодож байгаа чи. Тэгээ бодоод чиний тарих одоо шийдлүүдийг хайж эхэлж байгаа байхгүй юу? Шийдлүүдийг хайж үйлдэлд авч эхэлсэн болохоор тэр чинь бүтэж эхэлж байгаа. Тэгэхээр эн чинь ерөөсөө бас хүмүүс хэтэрхий хийчихэд гээд бодох шаардлагагүй. Энэ бол зүгээр л тархины процесс. Яг л юм байгаа. Тэг нэг юм байх шиг байна. Тэг хүмүүс ингээ гайхдаг. Би ч гэсэн гайхдаг.